Батэрдэн хүүгийн түүх. Намайг Ланд 200 унаад цэвэрхэн костюм өмсөд явж байхад төрмөл баян эсвэл аль нэг даргын эрх хүүхдэж хүмүүс хардаг байхаа. Гэхдээ миний гарын алган дээрх харилдаггүй хар толб хүмүүсний завсарч игдсэн тосны үлдэгдлийг анзаарах юм бол намайг хэн гэдэг хаанаас ирснийг гадарлаж болох байхаа. Миний амьдрал тэртээ 2000-ад оны ихэнх үед дарихийн эцсийн буудлын хамгийн арын гудамжинд уулын таг дээрх хашаагүй бор гэрээс эхэлсэн юм аа. Аав маань намайг 14-тэй, дүүг маань 8-тай байхад ослоор өнгөрч, ээж минь сэтгэлийн шаналл хүнд ажлаас болж хэвтэрд орсон цаг. 9-р ангиасаа би сургуулаасаа гарлаа. Сургууль сурахад дэвтэр бал хэрэгтэй. Харин гэрт идэх талах, түлэх нүүрс хэрэгтэй учраас би том хүн болох сонголтыг хийсэн юм аа. Өглөө бүр үрээр босч худгаас ус зөөж айлуудад төхүүлж өгнө. Нэг сав уснаас 50-100 төгрөг олно. Өдөр нь наран туулзах дээр тэрэг түрэх гэж очдогч том ах нар "Миний дөө, чиний бяд түрхгүй харж шагаагаан тоглол" гэж хөөж. Би тэгээд дугуй засварын газар бараад ичгэлсэн юм. Анх бол зүгээр л ойр зуурын юмыг нь төхүүлж өгч хэдэн цаас авч ээж дүү нараа хоолдог байлаа. Сүүлдээ дугуй яаж нөхдөг, обууд яаж тэгшилдгийг нүдний булангаараа харж сурсаар дараа нь гуйж байгаад ганц нэг дугуй нөхдөг боллоо. Гэхдээ би тэнхийн үндсэн ажилтан биш, зүгээр л туслахын туслах илүү гарсан ажлыг нь хийж, илүү гарсан мөнгийг нь авдаг нэгэн байлаа. Өвлийн дисгэн хүйдэн нэгэн ороо яг шинэ жилийн өмнөхөн байсан санагдаж байна. Ажил тарж би гэртээ хайхаар явнаа. Халаасанд минь өдөржин ажилласан хөлс болох 3500 төгрөг тал талах хэдэн ширхэг борцог байсан юм. Ээждэн эм дүүдэн чихэр авч чадаагүйдэн гутраад хүүтэн сэлхэнд нулимсаа залгаад л алхаж байтал замын хажууд нэгэн хуучин стано машин зогсчихсон. Жолооч нь ултаа хижээл насны ах капот даансгчсэн осны гурвалжин тавьчихсан зогсож байлаа. Хажуугаар нь өнгөрөх гэснээ яагаад ч юм зогсчлоо. Тэр ахын гар нь бээрч гисэн дүлхүүр барьж чадахгүй чичрээд царайн цонхиж гисэн байв. "Ахаа, яасан бэ? Туслах уу?" гэж намайг асуугаад тэр ах над руу итгэлгүйхэн харснаа. "Ахын дөө, ирмэн тасарчиж. Уг нь цапаасаа сольсон юм л да. Даанч гар бээрээд ганц байгаа дүлхүүр нь эргээд болохгүй юм" гэлээ. Би шууд цүнхээ газар тавиад күртгээ тайлж машиныхан доогуур орлоо. Миний гар даарж байсан ч би чинь өдөржин дугуйтай ноцолдог тос маасанд хацуусан гартаа шүү дээ. Харанхууд тэмдчин бээрсэн гараараа хамаа үлээж байгаад л нөгөө ирмэнийг нь сольж өглөө. Бараг цаг гаруй ноцолцсон баг. Гар шалбарч хувц тэр чигтээ тосволсон ч машин асахад тэр ахын баярлсан царайг хараад би өөрөө ч бас баярлсан. Тэр ах намайг "Суучих. Ах нь гэрчин төхөөлөд өгье" гэлээ. Машинд нь орж суугаад дулаахан бас нэг тийм гоё талхны үнэр өнөртөж байв. Тэр ах талхны зээхэд түгээлт хийдэг юм байна. Замдаа би тэр ярилцлаа. "Миний дүү хаан сурдаг вэ?" "Ахаа, би сурдаг вэ. Дугуйд сур туслах хийдэг." "Өө, тийм үү? Өөрийн гэсэн багчтай юу?" гэж асуулаа. "Байхгүй. Мөрөөдөл уг нь байдаг л юм. Уг нь хуучин чамаагүй нэг компрессор хитэн дөхүүртэй болчвол манай хашаа төв зам дагуу болохоор өөрөө жижиг засвар ажиллуулж болох юм гэж бодогддог юм" гэд би өөрийн мэдлгүй тодорхой уудалчлаа. Ягаад ч юм тэр ахад итгэл төрсөн хэрэг. Гэрийн гадаа буухад тэр ах надад "За дүү, машин янзалж гисэн баярлалаа" гэд нэг уут дүүрэн шинхэн далах нарийн боо өгөөд дээр нь 10,000 төгрөг өгөх нь тэр. Би мөнгийг нь аваагүй. "Ахаа, би мөнгө авах гэж туслаагүй. Зүгээр л таныг даарч байгааг хараад" гэж хэлчихэд л гүгээд орчлоо. Тэр орой манай гэр тэр чигтээ шинхэн далхны үнэрт дарагдаж ээж дүү хоёр минь ямар их баярлсан гэж. Гэтэл гайхамшиг 3 хоногийн дараа болсон юм. Нөгөө стана машин манай хашааны гадаа ирж зогслоо. Би гайхаад гарсан чинь нөгөө ах бас нэг залуутай хамт бууж ирэв. Машиныхаа арын хаалгыг нээтэл тэнд хуучин боловч тос болсон цэнхэр компрессор
том төмөр данхраад бас бүтэн хайрцаг дэлгүүр багж байлаа. Би ч нүдэндээ итгэсэнгүй. Ахаа энэ гэдэл хэллээ. Ах миний дөө. Ах нь найзынхаа гаражийг цэвэрлэж байсан чинь эднэр гараад ирлээ. Найз маань одоо засвар хийгээ болсон. Тэгээд чамайг санаад зүгээр хөвтөж байхаар эзэндээ очисон дээр байхаа гэж бодоод аваад ирлээ. Энийг дүүдээ бэлгэлье гэлээ. Харин чи ахтай ганц зүйлийг амлаа. Хизээж битгий худлаа хэлж хүнийг хуураарай. Бас ядарсан хүнд чадлаараа тусалж байгаарай миний дүү гэж хэлв. Тэр мөчөд би уйлчихсан. 15 настай амьдралд нухлуулж хүнд итгэх итгэлэн алдсан байсан тэр хүүд тэрх бурхан шиг л санагдсан юм. Тэр багж шин биш байсан ч миний хувьд алтнаас үнэтэй байсан юм. Маргаашаас нь эхлээд би хашааныхаа хаалган дээр дугуй засвар гэсэн модон файлз кириллээр бичээд хавчихлаа. Эхэндээ өдөрт ганц 2хан машин ирдэг байв. Гэхдээ би чин сэтгэлээсээ хийдэг байсан. Шүн дунд хүн хаалган үдсэн ч би гарч дууг нөхөж өгдөг байлаа. Нөгөө Станатай ахын итгэлийг алдахгүй гэсэндээ тэр шүү дээ. Энэ бодлол намайг хурцалдаг байсан юм. Жилийн дараа би жижигхэн түүцтэй амбаар барьж өөрөөсөө гадна нэг туслагтай боллоо. 3 жилийн дараа би хашаанда тоосхон гараж барьж автоцсар болгон өргөжүүллээ. 5 жилийн дараа би анхныхаа автомашиныг авч ээжигээ эмнэлэг төвтүүлж бүрэн эмчлүүлж чадсан юм аа. Одоо би хотод 3 салбар автосервис сэлбэгийн дэлгүүртэй 60 гаруй ажилтнтай компани захирал болсон. Миний ажилчид бүгд над шиг амьдралын ёроолоос зүтгэж яваа залуус байдаг. Би тэднийг ажилд авахдаа дипломыг биш гарыг нь хардаг. Тус болсон гар худлаа хэлдэггүй юм аа. Би тэр ахыг хайж олон жил явсан. Нэрийг нь төмрөө гэдгээс өөр мэдэх зүйл байхгүй. Далхны зээхэн дампуураад хаагдсан сураг сонссон. Гэхдээ өнгөрсөн жил би тэр ахыг олсон юм. Тэр минь одоо тэтгэвртэй гарсан Баян зүрх товчооны зан жижигхэн байшинд эмгэнтэйгээ хоёулахна амьдарч байв. Намайг очиход ихэндээ таниагүй. Сайн байна уу? Таны машины ремэн дасрахад тусалж байсан тостой гартаа жаахан хүүг та санаж байна уу гэхэд ахын нүдэнд нулимс зээлгнээд "Өө тэр борхуу юу? Миний хүү чинь тийм том мэр болоо юу?" гэж хэлээд л намайг тэрвэрсэн. Би тэр ахад мөнгө өгөөгүй. Мөнгөөр тэр тусыг хэмжиж болохгүй. Би ахтаа цоошин цагаан өнгийн Стана машин авч бэлгэлсэн. Яг тэр үед унж байсан чигийг нь "Та үүгээрээ ачцээ нарыг нь зөгөөрэй. Бас тусландаа гараарай" гэж хэлэхэд ах минь үг хэлж чадахгүй зүгээр л миний тос шингэсэн гарыг үнссэн. Хүмүүсээ амьдрал баян шүү дээ. Өнөөдөр таны дугуй хагарч ажил чинь бүтэхгүй, гар чинь тос болчихсон. Хүйтэнд тараа зогсож байж магадгүй юм. Гэхдээ бууж өгч болохгүй шүү. Хэн нэгэн танд итгэж, хэн нэгэн танд компрессор бэлэглэх өдөр заавал ирнэ. Гол нь тэр итгэлийг нь дааж хүн чанараа битгийгээрээ. Намайг батэрдэн гэдэг. Би одоо ч гэсэн зав гарвал сервисийн хувцсыг өмсөөд дугуй нөхөх дуртай. Учир нь тэр резен төлөгдөх үнэр надад би хэн байснаа мартаж болохгүй шүү гэдгийг сануулдаг юм. Энэ түүхийг уншаад нэг ч гэсэн залуу урам зориг аваасаа гэсэндээ би нэгтэй. Тэр танд боломж байгаа бол ядарсан нэгэнд ганц удаачлуу чин сэтгэлээсээ тусваргаарэ. Тэр тус чинь хизээ нэгэн цагт ургаж том мод болдог юм шүү. Та бүхэндээ баярлалаа. Шеэрлэж олон хүн бүргээрээ. Магадгүй өөр нэг төмрөх, өөр нэг батэрдэн хүү хоёр уулзах гүүр болох ч юм билүү. Энэхүү түүхийг алим цэгмэнээс авч аудио болгон хүрүүлээ. Sky Live Radio 2026 он.